Өчигдөр бол 10 гаруй асуудал хэлцэн шийдвэр гаргасан. За энэ дотроос бол төрийн өмчтэй холбоотой 2 зүйлийг онцлоё гэж бодож байна. Улсын хурлын гишүүн Одон Тяа нарын санаачлан боловсруулсан төрийн өмчийн тухай хууль гэж хуулийн төсөл байгаа. Тэгэхээр энэ хуулийн төсөлд засгийн газраас өгөх санал дүгнэлтийг л өчигдөр хэлэлцсэн. За энэ хууль бол их чухал хууль гэж үзэж байгаа. Ягаад гэвэл өнөөдөр төрийн өмчтэй холбоотой олон зөрчил байгаа, хүндрэл байгаа. За төрийн өмчийн компаниуд ашиггүй ажилладаг. Тэнд бас одоо хууль бус үйл явцууд өрнөдөг гэх. Тэгэхээр энийг одоо зохицуулах харилцааг бол энэ хуулиар зохицуулъя гэж шинжилж оруулж ирж байгаа. За энэ хуулийг хэрэгжүүлснээр одоо ямар сөрөг үр дагавар гарч болзошгүй вэ гэдэг дээр засгийн газраас өчигдөр санал дүгнэлтээр 2 зүйлийг онцлсон. За юуны өмнө нэгдүгээрт нь бол хуучин орон нутгийн өмч, төрийн өмч 2 өмч байсан байгаа. Энэ 2 өмчийг нэгтгэхэд нэгдмэл өмчтэй болно гэдэг ийм одоо зарчим бол энэ шинэ хуулинд байгаа. Тэгэхээр энүүнийг хэрэгжүүлэхэд бол бас одоо шууд аль нь төрийн өмч, аль нь орон нутгийн өмч, энийг яаж хооронд нь заагийг нарилгах уу, тайлан тооцоо, санхүү бүртгэлгээд маш одоо нүсрэг ажил болох учраас цаг хугацааны хувьд бол энэ одоо нэлээд удаан үргэлжилнэ. Тийм учраас дагаж мөрдөх журмыг зайлшгүй гаргах шаардлагатай маа гэсэн нэг энэ зүйлийг хэлсэн байна. За хоёр дахь нь бол энэ хууль хэрэгжихснээр төрийн өмчийн ороо татан буугдана. Тэгэхээр төрийн өмчийн орооны татан буугдсны одоо үүргийг сангийн яамны төрийн сан шилжүүлнэ гэдэг ийм төсөл хийсэн байгаа. Тэгэхээр төрийн өмчтэй холбоотой бол маш олон харилцаа байдаг. За төрийн өмчийн ороог бүртгэхээс эхлээд хасалт хийх, за хувьчлах, тайлан тооцоо гаргах, ашиг орлогыг нь тодорхойлох гэдэг. Тэгэхээр энэ үйл ажиллагааг сангийн яамны төрийн сандангаараа хийхийн тулд одоо байгууллагынхаа хүчин чадлыг нэлээд нэмэх ёстой. Энэ одоо ажлыг явуулах, бүрэн бэлтгэлтэй болох ёстой гэдэг үүднээс нь бол судалгааг биш нарийн сайн хийгээд одоо дараагийн хийх алхмаа зөв явуулаарай гэдэг ийм зөвлөмжийг бол оруулсан байгаа. За төрийн өмчтэй холбоотой бас нэг өөр нэг гаргасан шийдвэр бол өнөөдөр Монгол улсад төрийн өмчийн оролцоотой болон хамтарсан 57 одоо ийм компани байт юм байна. Тэгэхээр энэ компаниуд бол бүгд нөгөө төлөөлөн удирдах зөвлөл гэж удирдлагатай байдаг. За энэ удирдлагыг бол төрийн өмчийн орноос одоо томилж ажил болдог. Тэгэхээр энэ төрийн өмчийн орноос томилон ажиллуулахдаа бол төрийн захиргааны албан хаагчид, за зарим яам агентлагийн томоохон албан тушаалтан газрын дарга мэргэжлэнүүдийг энд олноор оруулдаг юм байна. Нийтдээ бол 470 хэдэн одоо туузын гишүүн байдаг, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд дарга нар. За энэ 170 гаруй нь бол төрийн захиргааны албан хаагчид юм уу яам газрын дарга нар байгаа. Тэгэхээр энэ бол зохистой биш байна гэдгийг бол өнгөрсөн туршлага харуулсан. За энд яагаад зохисгүй байна вэ гэвэл энд бас 2-3 зүйлийг хэлж байгаа. За юуны өмнө бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн одоо төрийн захиргааны албан хаагч байгаа нь бол зах зээлийн шударга өрсөлдөөнийг одоо тэнд одоо харьцтай юм үйлийг явуулах бололцоотой байдаг. Ягаад гэвэл өндөр албан тушаалтай шийдвэр гаргахч бол өөрийнхөө компани давуу байдлыг олох юм байдал бас ажиглагдаг гэж. За хоёрдугаарт нь бол мэдээж одоо төрийн захиргааны болон яам агентлагийн удирдлагууд байгаа учраас төрийн зүгээс ирэх шахалт дарамт бас нэлээд баггүй хэмжээгээр байдгаа гэж ингэж үздэг. За гуравдугаарт нь одоо давхар ажил хашиж байгаа учраас төвзийн ажил бол бараг 2-т ороод үндсэндээ бол одоо ажил хийх ийм нөхцөл бүрддэг. Тийм учраас ер нь бол төрийн захиргааны албан хаагч яам агентлагийн удирдлагуудыг бол дахиж одоо юунд төрийн өмчийн оролцоотой компани туузд оролцуулахыг болио. За энд одоо тухайн салбараа мэддэг өндөр мэдлэг чадвартай хувийн хвшлийн төлөөлөл, за салбарын мэргэжлэнүүдийг оролцуулах зүйтэй гэсэн шийдвэрийг бол гаргасан. За энэ бол зарчмын үед бас нэлээд ажил багталтай шийдвэр гэж ингэж үзэх үндэслэлтэй байна. За ерөнхий сайд сайхан бэлэгтэй холбоотой бас нэг товчхон мэдээллийг хийчихье. За та бүхэн мэдж байгаа одоо засгийн газрын тагмаа бүрэлдүүлэхээр парламент судалт тавсрын намуудад хүсэлтэд хөргүүлчихэд яриа хэлцээр эхэлсэн явж байгаа. За үүний зэрэгцээгээр бол өнгөрсөн даваа гарагт, мегмар гарагт Монгол банкны одоо өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж санал солилцсон. Мөнгөний зах зээлийн бодлого яах вэ? Валютын ханшаа яах вэ? Мөнгөний нийлүүлэлтийг яах вэ гэдэг. За дээр нь сангийн яамныхантай бас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр уулзаж дэлгэрэнгүй уулзалт ярилцах хийсэн байгаа. За төсвийн асуудал, за бусад асуудлаар. За мөн одоо улсын хурлын чуулган дээр ерөнхий сайд хэлжсэн та бүхэн санаж байгаа бох. Хувийн хвшлийг дэмжиж байж эдийн засгийг одоо сайжирна гэж. Тийм учраас хувийн хвшлийг бол одоо яаж дэмжих үү? Тэднэрт ямар бэрхшээл байна? Бэрхшээлээс яаж гарах уу гэдэг асуудлыг бол бас нэлээд чухалчилж үзэж байна. За өнөөдөр бол одоо худалдаа ажилтны танхим СО-клуб, за ажил олгогч эзэдийн холбоо зэрэг хувийн хвшлийн төлөөллийн байгууллагуудын ар дамжуулан тэдэртэй хамтарч хувийн хвшлийн өргөн төлөөлөлтөд уулзалт ярилцлагыг санал солилцож байна. За маргааш одоо 5 дахь өдөр бол Монгол улсад байдаг олон улсын валютын сан дэлхийн банкны төлөөллөөртэй уулзч мөн Монгол орны эдийн засгийн талаар болон одоо бус нутгийн эдийн засгийн талаар санал солилцсон. За энэ бүхнийг одоо яагаад хийгээд байна вэ гэхээр ерөнхий сайдын хэлснээр бол одоо бидний шийдэх асуудал 1 эдийн засаг, 2 эдийн засаг, 3 эдийн засаг. Тийм учраас эдийн засгийн яаралтай эрүүлжүүлэх аргамж авахын тулд байж болох бүх салбарын хүмүүстэй ингээд энэ 7 хоног санал солилцоод дуусч байна. Ингээд шинэ засгийн газрын танхим бүрдэгтэй зэрэгцээл эдийн засгийн үндэсний зөвлөл гэж одоо зөвлөл ерөнхий сайдын дэргэд байгуулагдах ёстой. Ингээд ажил эрчимтэй эхэлнэ гэдэг одоо итгэлтэй өс байна. Ингээд